болтонд хэрэгжүүлж байгаа боломжтой хэрэгжүүлнэ л гэж ярьж ирсэн. Угаасаа ч тийх ёстой л дээ. Ягаад гэвэл мөрийн хөтөлбөрт нь яг үүсгээр ордсон юм. Бид түрүү хэлсэн тийм ээ. Дээрээс нь зөвшөөрлөнд туслагдсан аж ахуйн нэгж энэ ажлын байрыг яах вэ гэсэн асуудал яригддаг юм аа. Тэгээд энэ хуулийг санаачилсан гишүүд бол бид аж ахуйн нэгж иргэнийг хохирох зорилго ерөөсөө тавиагүй шүү дээ. Энд дээр үнэхээр засгийн газар санаачлага гаргаад ажиллах юм бол боломжийн гарцууд бол байгаа юм л да. Тухайлбал одоо зөвшөөрлөнд туслагдсан аж ахуйн нэгжүүд энэ өмнгийн говьд өрнөж байгаа бүтээн байгуулалтын ажилд даваа ирэхээр оролцож болно шүү дээ. Төмөр замын ажил, газар шороон нийл ажил. Дээрээс нь 5 толгой, оюу толгой, аж үйлдвэрийн парк гэл энэ чинь бол энэ өмнгийн говьч нь хангалттай ажлын байр бий болж байгаа шүү дээ. Энэ рүү одоо энэ уул уурхайн чиглэлийн компаниудыг давуу ирэхээр ингэ оролцуулах бүрэн боломж байгаа. За тэгэхээр нэг юм энэ дээр бол манай засгийн газраас санал гаргах байгаа юм л да. Урт нэртэй хуулиуд яг гişүүд маань. Дээрээс нь банкны зээлийн асуудал яриад байгаа маа. Ямар ч тэнэг хүн зүгээр нэг лиценз гэсэн цаасыг хараад зээл олгодог юм аа. Энд дээр бас л одоо нэг юм хоосон одоо яриа цуурхал гэдэг юм уу гажуудсан яриа яваад байгаа. Үнэхээр одоо баталгаатай нөөцийг харж иж тийм ээ. Тэр одоо эрсдлийн тооцчиж банкуд зээл олгодог болохоос ш. Янз янзын аргаар авчихсан тийм ээ. Магадгүй тэрийн албыг хавуулдаад эсвэл одоо тань талаар авчихсан лиценз гэсэн цаасыг хараад банк хизээ зээл олгодог юм аа. Энэ бол одоо хинт ч ойлгомжтой зүйл. Тэгэхээр бол бид юу гэж байгаа вэхээр ингэж л байгаа шүү дээ. Яг координатын цэг тодорхой болчихлоо. Өөрөөр хэлбэл одоо яг усны их газар, хамгаалтын бүс, ойн сан бүхий газар яг одоо болохгүй байгаа газрын тэр хэсгийг цуслая гэдэг байна шүү дээ. Тэрнээс бол тэрэнд хамраагүй талбай нь бол ашиглалтаа хийгээл явж болно шүү дээ. Ашиглалтаа хайгуулаа хийгээл явж. Энд л янз янзын одоо юу гэдгийг хуулийг одоо өгөөсгсөн, хэрэгжүүлэхгүй гэсэн бор шуул яваад байгаа юм л да. Аль болохоор энэ асуудал бодтой хандмаар байгаа. Нэг ийм логик яваад байгаа юм. Зүгээр харахаар одоо яг энэ хуулийн дээр бол маш их иргэд дэмжиж байгаа. Зүгээр иргэний нийгмийн байгууллагыг төлөөж байгаагийн хувьд яагаад гэвэл энэ хуулийг батлуулахын төлөө иргэд үлсэжсэн байхгүй юу. Тэгэхээр иргэдийн санаачлагаар бий болсон, тэдний оролцоо бий болсон хууль хэрэгжих магадлал нь маш муу байдаг. Зүгээр нэг 7 гишүүн Тэлий хаан Чулуунбаатар энэ нийтийн санаачилсан хууль банк орогоор батлагдаад гараад дэмжигдээд гараад ирээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар юуг ойлгох ёстой вэ гэхээр жинхэнэ иргэдийн зөв юмыг хүмүүс хэрэгжүүлэх нь бага, дэмжих нь бага болчиход байгаа байхгүй юу. Өшөө нэг талдаа манай уул уурхайн компани, жижиг уул уурхайн компаниуд бас нэг юм боодох хэрэгтэй. Үнэхээр ямар ч хүн биш тэ хитрхи их туйлшраад байгаа манайхан. Одоо та нар мэдэн шүү дээ. Ихтэй сургууль хүмүүс маш их төгсөж байна. Тэгээ одоо буцаад коллежид орох нь хэрэгтэй юм аа. Сая энержи ресурс дээр очиход маш олон ажилчид залуучууд байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү байдлаар туйлшлахаа болоод бид нар ганц юм хэлэх гээд байгаа. Тэр олон одоо хайгуул хийгээд одоо шатцсан гэж яриад байгаа байхгүй юу. Юм олохгүй газараас өөрөө яах гэж өгсөн. Тэгэхээр сохор юмд итгэж байгаа байхгүй. Нэг том юм алт олох нь би тэгээ баяжчихна гэдэг. Тим юм байх ёсгүй. Бид нар зөв явах хэрэгтэй. Сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй. Нэг Ганди гэдэг одоо энэтхгийн нэг хүний хэлсэн сайхан үг байна л да. Бидний хэрэгцээг хангах хүрэлцээтэй нөөц байна. Биднэрт байна. Монголчуудад байна. Харин хүн болгоны тэр шунлын хэрэгцээг хангах нөөц байхгүй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр Монгол улсад яг тийм болчиход байгаа байхгүй юу. Яг тэр шунлаараа явж байгаа улсууд бол бас болохгүй шүү дээ. Тэрийг татах хэрэгтэй. Үнэхээр яг амьдрал дээр. Одоо би ганц юмыг зүгээр хэлэх гээд байна л да. Их хурлын гишүүд энийг санаачилж оруулж ирээд байгаа нь надад үнэхээр гомдолтой байгаа. Иргэд ч гэсэн энэ дээр хэлж байгаа. Их хурлын гишүүд ийм юмыг дэмжиж орж ирж байна гэдэг маань эдгээр тухайн өөрийнх нь оршин суудаг нутгийн иргэд одоо манай говийнхэн тэгж байна. Тэр Баянбүрдэд амьдарч байгаа хүмүүс Баянбүрдийн тэнд нь хүн ухвал уурал нь шүү дээ. Тэгэхээр энэ тэнд байгаа иргэд энэ гишүүдийн эсрэг байх хэрэгтэй гэж би бүр хэлмээр байгаа. Тухайн зарим оронд ингэдэг юм байна л да. Иргэдийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гишүүнийг тухайн орон нутагтаа хүлээж авдаггүй. Гишгүүлэх дурггүй бүр эсэргүүцдэг тийм байдаг юм. Тэгэхээр магадгүй би энэ санаачлагаа гишүүдийг тухайн орон нутгийн иргэд магадгүй сонгон найрган дүүргийн гишүүд дургуутч болно шүү. Сонгон найрган дүүрэгч дээр үед голтой устай модтой л байсан гэдэг шүү. Тэгэхээр энэ гишүүд Батбаяр гишүүнд ууралж болно шүү. Гомдож болно. Энэ гишүүнийг манай дүүрэгт ахаад битгий хэлж болно шүү. Иймэрхүү арга хэмжээнүүдийг ер нь иргэний зөвлөлөөс байгаль орчны иргэний зөвлөлөөс илүү явуулна гэж бодож байгаа. Тэгэхээр эднийг бас нэгийг бодоосаа гэж бодож байна. Зөвлөлтөө бас тэгж хүмүүс бол янз бүр харж байгаа. Тэгтээ бас ард түмэн гэдэг бас хэдхэн одоо бас төлөөлөд яриад болохгүй бас дэмжиж байгаа хүмүүсийг дэмжихгүй. Бидний ярьж байгаа бол өнөөдрийн яриад байгаа асуудал бүгдээр нэг асуудал байгаа тийм.
Урт нийттэй бол асуудал тий. Тэгэхээр олон одоо бахан ард түмэн одоо ингээл эсэргүүцсэн чи хэдэн гişүүд ингээл санал дэмжигдээ явж байна гэдэг. Тийм учраас энэ бас өөрөө юу ярьж байгааг бодох хэрэгтэй. Олон гişүн тий. Байнгын орооны одоо тийм дотор чинь засгийн газрын одоо сайд нь байгаа. Байнгын орооны дарган суугаа. Ийм байнгын орооны хуралдад олонх нь ингээд дэмжиж яана гэдгийг бас бодох хэрэгтэй. Ингээд бүгдээр би тэнэг байж болно. Хоёр Батцуур тэнэг байж болно. Гэтэ олон гişүүд тэнэг байж болохгүй шүү дээ бүгдээр эн чинь ярилцээд тэгтээ ярьж байгаа бидний сэдвийн нэг үндэс нь хамгийн гол нь юун дээр очиж төгсөж байгааг үл бид нар энэ уул ус энэ гол мөр бүгдээр хайрлцгаа адилхан сэдв байхгүй дээ. Хамгийн гол нь миний яриад байгаа сэдв бол хайрлж хамгаалж болно. Би өөрөө туулгын ажил хэсгийн дарга болцсон гэдэг туулгын хамгаалалыг явуулж байна. Хамгийн гол нь яах гэдэг нь бол энэ эндээс гарч байгаа энэ дотор явагдахгүй байгаа. Одоо бол яг үндэл 2 жил явагдахгүй байгаа шүү дээ. 2 жил зогссон шүү дээ. Энийг яаж явуулах вэ? Тийм ажиллах ёстой. Өнөөдөр сонгогдоод та нар энэ хуулийг тийм учраас харин энэ хэрэгжихгүй байгаа ингээд учраас өнөөдөр бид нар хэрэгжихгүй байна гэдэг яг чиний хэлж байгаатай адилхан ажиллаад өнөөдөр ингээд бид нар энд өргөн бариад за нэг цааш нь явуулъя. Ийм гişүүд бид нар өнөөдөр энэ дээр хэлцэх ёстой. Бас нэг асуулт байна да. Айгүй хардталт гадуур байгаа даа юм л да. Өөрөөр хэлбэл анхны хуулийг санаачилсан гişүүдийн хувьд одоо энэ нэмэлт өөрчлөлт оруулж байгаа хуулийг оруулж байгаа хүмүүсийн гişүүдийн алтны уурхай байна уу гэсэн хардталт их байгаад байгаа байхгүй юу? Үнэхээр та нарын ард алтны уурхай. Миний хувьд алтны уурхай нэгдүгээрт байхгүй. Хоёрдугаарт энэ дээр ийм хардталтууд явж байгаа. За яг таны сая хэлдэг хардталт. Дээр нь хоёрдугаарт одоо эсэргүүд нөгөө одоо манай талын нөгөө гişүүдийн маань хувьд бас нэг баахан алтны уурхаанууд waajгаад эрсэлблээч эрсэлтэй. Тэгээд бас нэг нөхөн болбор авах гэдэг лобби явагдаад байгаа юм гээд хоёр талтай юм гэж байна. Тийм учраас энэ дээр бол телевиз дээр шууд телевиз дээр энэ хэвлэл мэдээлэлч дээр та манай гişүүч дээр өөрөө ч тэр бүгдээрээ зөв байрнаас харах хэрэгтэй. Цаашдаа бид нар яг энэ төр байж байгаа уучлаарай да. Хамгийн гол нь бид нар өнөөдрийн энэ яриад байгаа сэдв бол ярих хэрэгтэй. Тэгвэл үр дүн миний хэлээд байгаа шиг яг бүгдээр л гол мос бид бүгдээр Монгол ус бүгдээр хайрлах хамгаалах хэрэгтэй. Хамгийн эцсийн шийдвэр нь юу болох вэ? Энийг зохицуулаад энэ хуулийг хэрэгжүүлээд явуулъя л гэж. Түүнээс би нэг эх орондоо хайргүй би Японд хайртай ч юм уу энэ одоо юу гэдэг хоёр Батцуур говьдоо хайртай тийм биш шүү дээ. Тийм учраас энийг бол яг ард түмэл хараад ойлгож байгаа. Гөгшүү цагаан ингэ Батцуур дээр юу яриад байгаа энэ хуулийг ингэ бүгдээр тунгаад ойлгож байгаа. Тийм учраас энэ дээр нэг би тийм юу яагаад тийм санаа зовс юм надад хамгийн гол ийм арга замаар яваад үр дүнд хүрэх нь үгүй юу гэдэг асуудал байгаа шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаарт сая зүгээр нэг 5-10 кг алтны төлөөлөл алт алтал гэдэг. Яг үнэн чанартай энэ хязгаарлалт тогтоож байгаа бүс нутагт чинь ганц алт биш. Жишээлх юм бол шарын голын нүүрсний уурхай тэр чигээр орцсон явж байгаа. Цаана өчнөө олон төмрийн ч гэдэг юм уу, төмрийн өдрийн одоо сэлэнгэд үйл ажиллагаа явуулж байгаа том компани тэр чигээр орцсон явж байгаа. Гэтэл эднэрийг ярихгүй зүгээр л нэг алт гээл нэг алт ус хоёрын жишээ альний сонгоод байгаа юм бэ? Альний сонгоод байгаа юм бэ? Тэгж туйширч болохгүй. Бид нар нэгдүгээр туйширмааргүй байна. Хоёрдугаар та нарын ард одоо алтны компани байна уу? Миний ард Монголын ард юм байгаа. Тэр алтны компаниуд ч байгаа. Бүгд байгаа. Тэр уул уурхай эрхлий гэсэн мэрэгжлийн хүмүүс ч байгаа. Нөхөн сэргээлтээ хийгээд өнөөдөр надад зарим компани авчирч үзүүлж байна. Би одоо 5 жил, 6 жил, 7 жил Монгол улсын шилдэг нөхөн сэргээгч компани гэдэг одоо шагнал юмыг хүртээд тий хуулийнхын дагуу нөхөн сэргээлт гэдэг. Гэтэл өнөөдөр ой модоо огтлоод тийм ээ 90 оны одоо энэ хувьсгалаас хойш баахан алт хүртэл ухаж аваад юу ч нөхөн сэргээлт хийхгүй ингэж төрөвчөө зузаалчхаад гадаад орнуудад одоо том хауснууд авчихад тийм ээ банкнд хадгаламж хийчихэд инээгээд сууж байгаа хүмүүс зөндөө би нэгдүгээр. Хоёрдугаарт бол уул уурхайн салбарт орж ирсэн зүгээр энэ цаа ярьж яана л да. Нэгэнт л хайгуулын лицензтэй байгаа бол тэр лицензийг өнөөдөр энэ хуулиар туслах хэвээр. Түүнээс ашиглалтынх байна уу, хайгуулынх байна уу, хайгуулынхыг гэж хуулинд ялгаа гаргаж өгөөгүй шүү дээ. Тэм учраас хайгуулын лицензтэй, лиценз нь хүчин төгөлдөр байгаа компаниуд өнөөдөр энэ бүс нутагт хамрагдаж байгаа бол зардлаа нөхөн одоо олгороо авах эрх нь нээлттэй байгаа. Тэм учраас тэр компани нь бол одоо нийт энэ хуулийн ард зогсож байгаа одоо хоёр талд маргалдаад байгаагийн ард зогсож байгаа нь бол үнэхээр 60-70% байгаа. Ягаад гэвэл тэртээ уул уурхайд хөрөнгө оруулсан хүмүүсийн ойролцоогоор 30% орчим нь ирээд байгаа юм олдог. Тэгэхээр ирээд ухаад байна гэсэн ойлголт бас байна. Байр суурь хэлж. За ерөнхийдөө манай гишүүд өөрсдийнхөө байр суурийг хэлж байна л да. Тэгээд мэдээж өөр санаачсан өөрсдийнхөө байр суурийг хамгаалаад явах нь бол тодорхой. Тэгээд Монгол улсын төрөөс гарч байгаа шийдвэр бол Монгол хүн болгонд таалагдах албагүй. Тэр бол Монголын төрийн эрх ашигт нийцж байвал одоо үндэсний эрх ашиг хангагдж байвал би хувьдаа бол одоо эрх ашиг нь бол одоо хангагдж байна гэж би хувьдаа үзэж байгаа. За тэгээд
цаашид бид нэг л зүйлийг бол онцгой анхаарах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ энэ дэлхий дээр энэ алтны халуураад өвчлөөд өнгөрцөн байгаа байхгүй юу? Бид бусдын алдаа оноог заавал давтаад явах шаардлага байхгүй шүү дээ. Монголчууд бид зөөхөн. Монголчууд бид одоо хөрөнгө мөнгөний хувьд одоо бас хүндрэлтэй байгаа. Ийм одоо их ачааг хойч үедээ өөрүүлж ерөөсө болохгүй л гэж байгаа. Би дөрөв тэр Япон улсын тэр жишээг татлаа шүү дээ. Тэр агуу Япон улс нэг жоохон уурхаг нөхөн сэргэж чадахгүй л байна шүү дээ. Тэгэхээр бид энэ асуудалд бол түрүүн одоо энэ 254 компанид ямар компаниуд байна гэдэг нь бас эргэж харах хэрэгтэй байна. Тэнд бол дийлэнх нь бас гадны компаниуд байгаа. Тэгэхээр бол гадны хүмүүс одоо монголчууд бидний энэ байгууллага энэ сайхан бүх юмд бол онцгийн сэтгэлээр л хандаад явна гэж байгаа. За Гөгшүү за Батбаяр гүшүүн та сая туул голын ажлыг ахалж байгаа гэж ярьж байна л да. Тэгэхээр энэ сэргээх нь одоо зайлшгүй асуудал. Энийг бол одоо би бас таны энэ ажлын хэсгийг дэмжиж байгаа. Би өөрөө бас таны ажлын хэсэгт орсон байгаа. Тэгэхээр бид туул голыг сэргээхийн тулд яах ёстой юм? Хамгийн энгийн жишээ хэлье. Бусад хүмүүс таалагдахгүй арга хэмжээ авна. Тэрийг бол би зүгээр хэлье. Ногоо нуурт одоо 7 дугаар хорооллог барьна гэж байгаа. Ногоо нуурын тэр ногоо нуурын сэргээх ёстой байхгүй юу? Баруун сэлб гэсэн голыг урсгах ёстой. Тэгж байж одоо бид энэ байгаль орчноо хамгаална. Энэ бол одоо маш олон хүний дургуй хүргэнэ. Гэхдээ бид хийх л ёстой байхгүй юу? За баярлалаа. За бид түрүүнд хэлсэн тийм ээ. Бид ерөөсөө ингэж талцаж улс төрчмийн хооронд ерөөс хамтарсан гарц хаяа энэ шийдлийг олё. Бид анханасаа л тэгсэн шүү дээ, тийм ээ. Баталсан хууль маань амьдрал дээр нийцгүй нэг нийцдэг болгоод гэсэн болохоос уул уурхыг хамгаалсан юм байхгүй. Энэ хууль засгийн газар одоо энэ баталчихгүй нэг шийдвэр бид дуусна ярьж байгаа. За олон ярьлаа. Таалж тийм ээ. Нэг ярьчих. Ерөөсөө нийцдэг болгоё. Өнөөдрийн бидний энэ одоо энэ хэлэлцүүл бас шийдэл гарч байна л да. Энх бот гишүүн түрүүнд хэллээ тийм ээ. Тэр зөвхөн усны их тийм ээ үүсэх газрыг сэргээж болдгоо маа гэж. Яг үнэн байхгүй юу? Тэрнийг болохгүй. Тэр гол урсдаг газрыг бол тийм ээ бид түрүүн дээр хаантар байлгийн шиг хэлсэн шүү дээ. Ингэж хажуугаар нь урсдаг болгочхоод доотлох нь нүүрсийг авчихад дараа нь дуусглаар гол дэрд мцаад оруулчихна гэсэн тийм юм хийж байгаа юм. Модыг бол тийм ээ тайраад одоо манай мод бол муудсан байгаа шүү дээ. Муудсан модны оронд нь дахиад 10 шинэ мод тариулж болно. Тэр нөхөн сэргээлтийн үрд шаардлагаар тийм ээ. Энэ хоёр нь болдог асуудал байхгүй юу? Тэр зэнчээс тийм тэр 3 хориг тавьсан шүү тийм ээ. Усны их үүсэх газар. Ойн сан бүхий газар. Усны урсчгааны усан сан бүхий газар, урс бүхий газар гурван ингэ. Тэгэхээр усны усын тийм ээ. Ойн сан хоёрыг бид зохицуулж болохоор болчих واخгүй энэ чээс одоо бидний гэрээс нь хамгаалтын бүс гэдэг бас. Зөвхөн тэр хамгаалтын бүс тийм ээ. Зөвхөн тэр усны их бүтдэг үүсдэг тэр газрыг л одоо хориглоё. Нэг гарцгүй нөө тийм ээ. Дээр миний түрүүний асуултанд та нар хариулаагүй л тэр боломжгүй нэг хайгуул тэгээд юу ч олоогүй компаниуд тийм ээ. Тэрнийг одоо очиж юм олоогүй нэг тогтоочихно гэж байгаа. Тэр компани тэгж хэлэхгүй шүү дээ. Уучлаарай бид нар хайгааж дахиад одоо нэг тэр өмнөг зарцуулсан бол бид олох байсаа гэж хэлээл тэр улсыг хинч мэдхгүй шүү дээ. Тэгж хэлнэ шүү дээ. Дахиад хайгуул тогтоож байгаа би дахиад тэгд олох байсаа учраас талаар яачлаа би нөхөө олгоор авъя гэж хэлнэ шүү дээ. Тэгж хэлнэ шүү тийм ээ. Тэгэхээр газрын дор байгаа хинч мэдхгүй учраас тэр чинь зовлоноор би хариулъя. Ер нь бид тэр өмнөг зарцуулсан дахиад тэр өмнөг зарцуулаад би олох байсан тэр өмнөг олоогүй гэж байгаа шүү дээ. Хэсэг гишүүдийн санал. Энэ бол үнэхээр талцдаг улс төрийн хоосон хөөсрөлт биш ээ. Нэгдүгээрт 2 жил улсын их хурлын хуулийн дагуу ажиллаж байгаа засгийн газар өөрөө асуудал оруулж ирээ. Өөрөө оруулж ир. Нэгдүгээрт, хоёрдугаарх нь засгийн яриад байгаа хууль биш шүү дээ. 300 компани санхүүгийн тайлан, орлого зарлага, хөрөнгө оруулалт бүх баримтыг татврын албаны аудит хийсэн баримтаар оруулж ирээ. 300 компани биш шүү дээ. 1000 гаруй компани байгаа. Биш тэр яг лиценз хамаарч байгаа. Гүү тэр чинь 1000 гаруй байхгүй. Өнөөдөр зөвхөн алтных нь эдийг ялгаж авчаад ирээд байна. Хөлж би дуусгалж. Хоёрдугаарх нь тэнд байгаа байгалыг сүйтгэсэн үнэлгээнүүд нөхөн сэргээлтийг хийсэн бүх баримтуудыг байгаль орчны мэрэгжлийн хяналт оруулж ирээ. Түүний дараа энэ асуудлыг ярина. Гэхдээ бид нар нэг зүйлийг хэлж байгаа. Зөвхөн нөхөн сэргээлт зарим нэг компаниудад өгөх тухай л ярина. Түүнээс дахиж голын ихэнд алт олборлох, гол дээр алт олборлохыг бүрэн мөсөн хорно. Яагаад гэвэл өнөөдөр бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Би бол уул уурхайг хөгжүүлсэй гэж хүсэж байна. Гэхдээ алтны 30 мянган хүн байж болно компани би ойлгож. Гэхдээ нөгөө талд нь 2.7 сая хүний ирэх ашиг байгаа. Өнөөдөр Монголын ирээдүйн ирэх ашиг байгаа. Бид нар бол нэг зүйлийг энэ дэр гişүүд ойлгох. Тэгээд бид нар зөвхөн өөрийнхөө эрх ашигын төлөө биш шүү дээ. Бас улсад татвар төлөө өчнөө хүнийг ажлын байртаа биш. Гол ус сүйтгэсэн мөнгөний татвар улсад хэрэггүй. Бид уруу татаал оруулсан. Бид бол хэлье. Өнөөдөр Монгол улс зөндөө баян юм байна. Астартегийн 15 ордууд байна. Гол усаас хол газар хайгуулаа хий. Лицензийг цуцлуул өөр газар лиценз өгөө.
За дээрэс нь энэ олон уурхайнууд тэр байтугай олон дээр олборлсон ч гэсэн